Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн өрөөндөө ашиг зөвлөж байна подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаараар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй мэрэгчлэлтэн сэдвээр ярилцгаар нийгмийн эрүүл мэндийн сургуулийн орчны эрүүл мэндийн тэнхимийн багш, нийгмийн эрүүл мэндийн магистр Жаргалцаахан багшийг урьж оролцуулаад байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн багштай баярлалаа. За тэгэхээр багшаа бидэнд энэ мэрэгжлийн талаар тайлбарлаж өгөөч. Ямар мэрэгчлүүд юм бэ? За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэрэгчлэлтэн маань ерөнхийдөө манай Монгол улсын хуулинд хөдөлмөрийн тухай хуулинд заагаад өгсөн байгаа. Аливаа байгууллага 50-аас дээш орон тооны ажилтнтай байх юм бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэрэгчлэлтэнтэй байна гэдээ заасан учраас энэ бол одоо альч салбар, альч байгууллагад бол 1 номер 50 дахь юм мэрэгчлэлтэн байгаа. За энэ мэрэгчлэлтэн маань яадаг вэ гэхээр хөвчлэн нөгөө ажлын байран дээр мэдээж ажилтан байна те. Тэгэхээр энэ ажилтны эрүүл мэндэд нөлөөлдөг сөрөг хүчин зүйлсийг нь эрсдлүүдийг нь судлаад за тэгээд энийг нь бууруулах юм арга хэмжээг судалдаг юм хэрэгжүүлдэг мэрэгчлэлтэн байгаа. Тэгэхээр байгууллага заавал байх хэрэгтэй гэж байгаа юм чинь эрэлт хэрэгцээ өндөр өгдөг байх юм шиг. Тийм. Яг нэг юм нь хэрэг нөгөө байгууллагууд маань яг ийм хуулиа зарим нь судлаагүй байдаг ч юм уу эсвэл мэдээгүй сүүлд гарсан учраас одоогоор бол бүх байгууллагууд бол мэдээгүй байгаа. Гэхдээ ихэнх байгууллагууд одоо энэ хуулиндаа заагаад өгсөн учраас энийг мөрдлөг болгоод явахаар ерөнхийдөө Монголд одоогоор бол 5,000 гаруй аж ахуй нэгж байгууллагууд болж бүртгэлтэй байгаа. Тэгэхээр доороо 5,000 гаруй ажлын байр бол бэлэн байна л гэсэн үг. Төгсөөд ер нь ямар ажлын байрн дээр албан тушаал дээр ажилладаг юм бэ? Төгсөөд ерөнхийдөө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэрэгчлэлтэн гэсэн юм ажлын байрны тодорхойлолттой байгаа. За энэ дээр яг ихээр хөвчлэн нөгөө тухайн байгууллага дээр байгаа ажилчдыг удирдах, за зөвлөх, за мөн эрсдлээс өөрсдөө хэрхэн хамгаалах талаар юм зөвлөгөө өгдөг юм мэрэгчлэлтэн байгаа гэсэн. За мөн уул уурхай аж үйлдвэрийн байгууллагууд, за мөн судалгаа шинжилгээний байгууллагууд, за мөн эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа хоол хүнс, за сургалт бүхий л одоо чиглэл дээр ажиллаж байгаа энэ байгууллагууд дээр бол албан тушаал ажлын байрны тодорхойлолтойгоо дагуу бол хөдөлмөрийн эрүүл ахуйч хөдөлмөрийн аюулгүй байдлаа хариуцаад явж болно гэсэн. Тэгэхээр яг манай анагаах шалгууны үндэсний их сургууль энэ мэргэжлэр суралцаад төгсөх нь юу ямар давуу талтай юм бэ? За манай сургуулийн хувьд гэх юм бол яг одоо үндсэн давуу тал гэвэл манайх бүтэн 4 жилээр ингээд бакалаврын мэргэжил олгож байгаа. Энэ маань юу вэ гэхээр илүү нөгөө биологи, хим гэдэг суур шинжилгээ ухаануудыг эхний 2 жилдээ үзчихдэг. Ингэснээр яадаг вэ гэхээр нотлохоон суурилсан юм шийдвэр гаргахад бол тухайн мэрэгчлэлтэн бол ажлын байран дээр ямар ч сан алцахгүй, ямар ч сан дандаа судалгаа шинжилгээ ухаан дээр үндэслэж зөвлөгөө шинжилгээ өгөх боломжтой гэсэн. Ер нь цаашдаа өсөж дэвжих боломж нь энэ мэрэгжлийн хувьд ямар байх вэ? За өсөж дэвжих боломжоо гэх юм бол манайх одоо нийгмийн эрүүл мэндийн сургууль маань нийтдээ 4-5 гадны сургуулиудаа гэрээ байгуулад санамж жижигт гар үсэг зурсан. За ингэснээр ялангуяа хамгийн ойроод одоо хамтарч ажиллаж байгаа сургууль гэвэл Сөүлийн их сургууль байгаа. За Сөүлийн их сургууль маань бид нартай хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр оюутан солилцоогоор явуулж болно. За мөн манай мэргэжлэр төгсөөд магистр, доктортой суралцах юм боломжтой байгаа. За тэгэхээр хөшөө яг энэ мэрэгчлэр одоо сонгон суралцыг хүсэж байгаа сурагчид маань ямар хичээлээр эрсдэл ерөнхий шалгалт өгөх вэ? За үндсэндээ бидний манай хүүхдүүдийн өгдөг бүгдээр л үндсэн хичээлүүд байгаа. За энд юу орох вэ гэхээр хим, математик, за мөн физик, нийгмийн тухай мэдлэг гэсэн юм 4 үндсэн хичээлээр эрсдэл ерөнхий шалгалтаа өгөөд за энэ дөрвөөсөө хамгийн өндөр оноо авсан 2 хичээлээр нь бид нар жагсаагаад тэгээд нөгөө квотынхаа дагуу яг австай оюутнуудынхаа тоогоор аваад ингээд сурах боломжтой. За подкастын төгсгөл багшаад нийт одоо эрсдэл ерөнхий шалгалтаа өгөх гэж байгаа мэргэжлээ сонгох гэж байгаа нийт сурагчдаа зориулаад үг хэлж өгөөч. За ингээд хүн бүр ажлын байр ажилдаг, тэр мэдээж сурдаг, ажилдаг. Тэгэхээр ерөнхийдөө ажлын байран дээр бид нар доороос 8 цагийг өнгөрөөдөг. Тэгэхээр энэ 8 цагийг туршид бид нар ямар нэгэн байдлаар альва эрсдэл хүчин зүйлд өртөж байдаг. Тэгэхээр хүний амьдралын 3/1 хүний амьдрал буюу хүний эрүүл мэндийн 3/1-ийг хариуцах байгаа юм хамгийн чухал мэргэжил одоо та бүхний хүлээж байна. Тийм учраас бүгдээрээ хамтдаа Монголын
ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх ард иргэдийн эрүүл мэндийг 3-1 хүрэх төр эслээс нь ингээд хамтдаа сэргийлье гэж уриалж байна.